Анхан шатны шүүхээс 22 жилийн ял сонсоотойгоо галуунцтай холбооны тэргүүн мөнх хоёр нарыг тесрэж дэлбэрэх чанаргүй хүний амь нас эрүүл мэндэд тохирол учруулахгүй тесрэх бөмбөг галц зэвсэг ашигласан гэж галуунцтай холбооноос мэдгдсэн. Энэ мэдээллийг ницааж өчигдөр дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны 1-р шүүхээс мөнх хоёр нарын ашигласан галц зэвсэг тесрэх дэлбэрэх бодисын талаар дэлгэрэнгүй тайлбар өглөө. Баян-Улгийн аймгийн үлгээс өмнө хязгаарлалт тогтоод цэцэрлэгүүдийг ажиллуулахгүй байна. Сурагчдын амлалт эхэлсэн болохоор хязгаарлалтыг цэцэрлэгийн хүрээнд тогтоосон байна. Улсын хурлын чуулганы хуралдаанаар газрын төсний тухай хуулийн төслийн анхны хилцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн талаар холбогдох байнгын хороо ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёол тус бүрээр санал хураасан байна. Мөн найруулгын зөрүүтэй саналын томьёолоор санал хурааж эцсийн хилцүүлэгт бэлдүүлэхээр эдийн засгийн байнгын хорооны хуралдаан шилжүүлсэн байна. Шударгалтай эрхлэгчийн төлөө газрын зөвлөлийн анхны хуралдаан саяхан бол зах зээлд монопол аж ахуй нэгжүүдийг тогтоож түүнийг өчигдөр нийт зарлжээ. Монгол Улсын хэмжээнд галц зэвсэг нийлүүлэн худалдаалах зах зээлд Монгол Глобал хувьцаат компанийг зүй ёсны монопол байдалтай аж ахуй нэгж эрхлэгчээр тогтоосон байна. Харин давмгай байдалтай аж ахуй нэгж эрхлэгчээр агаарын тээврийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээл бүгд найрамд хятад ард улсын Бээжин хотын чиглэлд Миат хувьцаат компани Air China зэрэг 20 орчим байгууллагыг нэрлсэн байна. Монгол улс бүгд найрамд Солонгос улстай байгуулсан ялсан солилцох гэрээний дагуу Монгол улсын 2 иргэн өчигдөр их орондоо ирсэн байна. Засгийн газар Монгол банктай хамтран хэрэгжүүлж байгаа үн докторжуулах хөтөлбөрийн хүрээнд шатгуун импортлогчид нийтдээ 192 тэрбум төгрөгийг арилжааны банкудаар дамжуулан 3.9% хүүтэйгээр олгосон байна. Иймээс шатгууны үн ойрын хугацаанд нэмэгдэхгүй гэдгийг газрын төсний газрын дарга Үлзий бүрэн мэдгдсэн байна.